За хай орой минь бүгдээрээ сайн байцгаана уу? Үй. За. Хэдүүл байгаа юм бэ? За. За орой минь бүгдэнд нь орой минь хүргэе. За би та нартайгаа гялс нэг лайв хийчихэд гарах гэж байна. Өнөөдөр нэг шинэ жилтэй. Тэгээ шинэ жилдээ бас хэрхэн гоёх вэ? Одоо шинэ жилийн талаар бичлэг хийж хүргээчээ гэсэн. За шинэ жилийн нүүр бодолтыг сонирхож байгаа хүмүүс байна уу? Шинэ жилийн нүүр бодолт үс заслалтаа хийгээд би гарах гэж байна. Тэгээд бас магадгүй өнөөдрөөс хойшоо бас шинэ жилдээ хүмүүс айх юм бол илүү бас санаа сэтэл юу аваарай гэж хэлмээр байна. За тэгээд юу сонирхож байгаа хүмүүсээ бол бүгдээрээ мэддэгдээд яваарай. За лайк зүрх хоёрыг хүлээж авдаг те та нар мэдж байгаа. Манай найзууд мэдж байгаа. За тэгээд би одоо жоохон бас оройтцсан байж байна. Тэгээд үсээ өөрөө янзлаад одоо ингэдэж штэ нөгөө гадуур маш их бүглэрэлтэй байгаа. Тэгээ маш их бүглэрэлтэй байгаа үед ингээд одоо яг мэрэгжлийн мейкапд будуулж чаддгүй штэ. Тэгээд заримдаа бол ялцчгүй өөрөө үсээ янзлаад нүрээ будаад гардаг. Тэгээд нөө уул нь бол мэрэгжлийн мейкап дээр будуулах нь хурдан гэж боддог ч гэсэндээ замын бөглөөнөөс дээрэс нь мэрэгжлийн мейкапчид цагаас цаг 30 минут буддаг. За үсээ янзлуулна гэсээрээ тэл айгүй хоцордог. Тэгээд гадуур явж байгаад бас дөнгөж сая орж ирээд одоо би нүрээ будаад үсээ янзлаад шинэ жилд явах хэрэгтэй байгаа. Тэгээд бас гэрийн одоо гэртээ байхдаа хэрхэн хурдан бас өөрийгөө гяс гоёод гарах боломжтой гэдэм бэ гэдгийг бас та нартайгаа хамтдаа лайв бичлэгээр хүргэнгээ бас бичлэгээ хийчихэд гарыг гэж бодсон юм аа. Тэгээд шинэ жилийн бодолтын тухай бичлэг хийгээч гэсэн маш олон хүмүүс байсан. Тэгээд зав бас болохгүй байсан учраас өнөөдөр та бүхэндээ хүргэж байна. За би лайк зүрх хоёр хүлээж авч байгаа шүү. Өөр бусад эможи нь бол хүлээж авдаггүй. За тэгээд нөгөө одоо гэрийн нөхцөлтэйгээ чинь тэгэл айгүй тийм гэр аргаар л хийн л дээ. Тэгээд бас сонирхож байгаа хүмүүсээ ивэл лайк зүрх явуулаад хамтдаа бүгдээрээ шинэ жилдээ бас дараа нь та санаа ахгүй те. Бас тэр болгоно нөгөө нэг мейкап одоо мейкап артистуудад будуулаад авах боломжтой хүмүүс байдаггүй. За бас цаг заваа хэмнэх үүднээс гэртээ бас өөрийгөө яагаад маш богино хугацаанд гоёод гарч болохгүй гэж те. Тэгж бодож та нартаа бас энэ бичлэгийг хүргэж байна. Тэгээд илүү бас тодорхой харуулах үүднээс хамтдаа за сонирхож байгаа хүмүүс хараарай. За би ерөн жоохон яаруу байгаа учраас юу яачи үсээ цэвэрхэн дээшээгээ шуугаад явчих гэж бодож ин л да. Ууг нь ингэж сүлжиж мүлжээд ингээд цэвэрхэн доороо бас шуучээ гэж бодож яснаа. Хамгийн хурдан арга энэ учраас за ингээд за бас дараа нь хүмүүст санаа авахд бас илүү амар байж магтгүй гэсэн үүднээс ингээд та нартайгаа лайв бичлэг хүргэж байна. Гол нь одоо надад ердөө нэг 30-аад минутын л хугацаа байна. 30 минутанд үсээ нүүртэйгээ хамт гоё олгож шинэ жилдээ гарч амжих нь яах нь. За ингээд маш сайн гүлчилгөөд айгүй амархан нөгөө хурдан аргаар янзлах арга одоо ороогоо дэндүүдэд бол айгүй удах учраас би сая нэг киноны зурганд ингэж орсон байхгүй юу. Тэгээд тэрийгээ бас та нартайгаа ингэж бас болох юм байна гэж хуваалцж байгаа шүү. За ингээд дээшээгээ тэг гадуур явж байгаад бас нөгөө будалттай байгаа будгаа арилгаж байгаад гяс бас будна. За явж байгаарай. За үсээ эхлээд янзлчээ дараа нүрэ бутахад амар байна байх. За миний үс айгүй өтгөн тэгээ урт болохоор ерөн жоохон одоо
шинэ жилд яарч байгаа учраас яаж гарахад айгүй хэцүү. За ингээ боочлоо. Тэнгүүтлээ ийм зузаан нэг юм аимс эдэн штэ бидний ийм одоо өмсгөө болцсон. За энэ аимсоо хайчлаад за уртлын яг энэ хэсгийг би нөгөө өөрөө айгүй өтгөн өстэй болохоор ийм зузаан аимс ашиглаж байна. Ер нь бол энэ аимсоо дахиж хэрэглэхгүй гэж бодоод ашиглаж байгаа. За яг уртлынх нь тэр үлмийн хэсгийг нь хайчилж байгаа шүү манайхаа. Хараарай. Яа бүр аимс гатчихлаа. За үлмийн хэсгийг ингээ хайчилж байгаа. Ингээ онгойлгоцсон гэсэн үг харж байна уу те? За тэгэнгүүтлээ ингээд нуглана гэсэн үг. Яг одоо дээшээгээ өмсдөг булчин хэсгээс нуглаад за ингээд нуглаад эргүүлээ харж байна уу? Гэт маш амархан арга зааж өгч байгаа байхгүй юу? Яс одоо ингэж гарахаас өөр арга байхгүй. За ингээд бүр ингээ эргүүлээд нугалчин. Энэ би нөгөө том болохын тулд бас жоохон арга ядаад гяс үсээ гойчих гээд инглээ л дээ. За ийм болгочихж байгаа. Ийм юм болчихж байгаа. Аимс маань. За тэгэнгүүтлээ энийгээ одоо босс өгс рүүгээ хийж байгаа байхгүй юу? За маш одоо богинохон хугацаа байгаа учраас богинохон хугацаанд хэдүүлээ. За ингээд хийчин. За ингэж байгаа. За тэгэнгүүтлээ ингээд амс ячиж штэ. Тэгэнгүүтлээ ингээд одоо үсээрээ ингээ хүрээлүүлээд нэг юм дээрээ гоё олчдээ штэ. Гандалгаад за ачаар би. Одоо ингээ шпилькүүдээр тогтооно гэсэн үг. Ээж та надад энд шпилькүүдийг нэг дан шпилькүүдийг яс гаргаад өгөөч надад энд. За одоо ингээд сайн хараарай. Ингээд үсээ ингээ урдуур нь ингээд гарах чинь хонжуулаад дан хар шпилькүүдийг ээж. Тэгэд энийг ингээд энд нь тогтооно. Одоо аимсаа нуугаад гэсэн үг шүү дээ. Дан яг цулгуу хараад байгаа юм шүү. Оо энэ аимс маань гарч штэ. Яг нөө жижигхэн үстэй бол жижигхэн аимсаар ингээд бас хичиж болдог. За. Оо яг тусна тавиач. За, ингэж жагаад яг аимсаа л нууж ивэл те. Одоо за ингээд артураа ингээд за яарч байгаа учраас бас за ингээд энэ тэндээ ингээд ямар ч байсан нөгөө харагдахгүй болгоод ингээд тогтоочно үсээ юугаа бас аимсаа бас далтна. Энэ айгу марцсан байгаас тээ. Би ихтэй энийг өөрөө яг туршиж үтсэн байхгүй юу. За. Би чинь арын энэ аимс гарч ийн танилаас хартаа. Яг энэ артлын хэсэг. Артлаа бол харчдаггүй. Харж гин үгүй юу? За. За ингээд тогтоочно. Тэгээ аимс нь хар өнгөтэй бол зүгээр л дээ. Гэхдээ надад хар аимс эсэнгүү. Хамгийн боломжит тийм өмсгүү. Тэгсэн ирнэ зузаан аимсаа ингэж хийлээ. Тэгээ ийм явхтай яараа нөхцөл тас өсч орж амжихгүй бол тий. Ер нь бол тэгэл амжихгүй үед өөрийгөө гяс будаал гарчдаг л да. За ингээд тогтоочж штэ. Тэнгүүтлээ одоо ер нь бол ингээ өвсээрээ бүрээл явчихна гэсэн үг л дээ. За. За.
Ямар ч үсэн ингээд нэг тогтооч. Тий хар өнгөтэй амьсан үйл нэр илүү зүгээр те. Гэтэ яг энэ зориултын юу уулна байдаг л та. Байхгүй байгаа учраас ингэж хийж байгаа байхгүй. За тэгэнгүүтлээ. За ингээд 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 за ингээд бас үсээ зөрүүлээд ингээд баг багаар тогтоочно. За үсээ ямар ч гэсэн гялс янзлчвал нүүр бол гялцсан л та. Хамгийн амархан үсээ янзлах. Уй. Нэг артан тогтооход ингээд бондоолгочих. За тэнгүүтлээ эднэрийгээ бас би бол ингэж яг хөө ингэж нөгөө бүтэн ингэж бүрдэм байлээ. Тэгэж бүрж бас болно. Тэг би болохоор ингээд урдуур ардуур нь ингээд нэг янз янзаар хийчихэд байгаа. Гэж хаад. За. Яг нөгөө гэрийн нөхцөлд үсээ янзлаад бас шинжилдэ гарвал ийм боломжтой гэдгийг бас хэлж яахгүй тий. За тэгэнгүүтлээ гээд бүрэн хилээд за энэ сандрахаар чинь бүр ямар амар удаад байгаа юм шиг санагддсан юм бэ. За ингээд шинэ жилийн бас нэг арга байж болж байна. За ингээд Эд батыг нутгаж байгаа зү. За ингээд энийг яг уу дээшээ ингэж оросон ч болно. Эсвэл тойруулаад ороцсон ч болно ингээд. Эсвэл энийгээ сүлжээд бас ингээ ардуур нь ороож бас болж юм. Yeah. Ингээд артал ерөнхийдөө үлдлээ. Ингээд энэ тогтоох хэрэгтэй. Ингээд яг бас өөрсдөө гэртээ байх та.
Гэрээсээ бас шинэ жилдээ гоё гарч болно шүү дээ, тий? Гэдэг санааг үзүүлж байгаа шүү. За энэ хавьд нэг юм болоод байна. Гэт за энэ артлын хэсгүүд жоохон галтур нөх гэдэг шүү. За ингээд явах те бүглөөнд нэг талдаа явах юугаараа л үсээ ямслаа нүрэ будал гарчих гал энэ л та үзээд энэ л та өгнө. За артлын хэсэг жоохон галтуурны болох гээд байгаа учраас би энд нь ингээд яг нь шпилтийн нэвдэлгээр л тогтоогоод байна гэсэн үг л те. Өнөөдөр гадуур аягүй бөглөөтэй байсаар агаад нөгөө яаж чадсангүй л те. Мейкап үс засалтаа хийлгэж амцсангүй. Тийм болохоор одоо цаг байгаагаа учраас угаасаа өөрөө ингэж хийхээс өөр ямар сонголт байхгүй болсон байна. Энийг гिचүүл хийчлэх юм болох. Баярлалаа. Айгу хөөрхөн энэ духантай байгаа надад урам хайрлж бүгдээрээ гоё байгаагаа мэдэгдэж байна. Бүгдээрээ нь баярлалаа. Гэхдээ та нарт би бас гоё санаа зааж өгч байгаа сте. Тэ? Зя. Ингээд за ингэчихэж байгаа. Тэгэнгүүтлээ урдуураа бол нөгөө юугаа ячиж байгаа. Шигтгээтэй нэвдик маань бага байгаа учраас ингээд урдуураа зөвхөн тогтоогоод өгчөж байгаа. Ингээд энэ горыг ингээд тэтэмшиг дээр доор нь оруулаад ингээд энэ хоёр. За үсний цэцэлт юм боллоо. Айгу цэвэрхэн л байгаа сте урд хугацаанд. За ардуураа артлан юм болсон. За дээр мэрээсээ бол харагдахгүй байгаа сте. Айгу цэвэрхэн. Энд бол амс хийсэн гэж хинч хэлэхгүй, хинч харахгүй. За тэгээ ардлынхаа жоох энэ доотлын когцоотой хэсгийг ингээд нэвдэг хэрэг ингээд тарч. За ингээд нэг юм цэвэрхэн. За айлгуудах яах вэ одоо энэ чаалаа. За ингээд хийчихэж байгаа. Ингээд амс дахиж бол ингээд үсэнд яг ашиглагдаж болох нь шүү дээ. Өөрсдийнхээ хэрэгэлдэг тий. За одоо нүрээ би гяс цэвэрлээд яахгүй бол цэвэрлж байгаад гяс буднаа. Тэгэхгүй бол энэ өдөржингөө явсан юу жоохон арзаацсан байгаа. Цэвэрлэе. За. Оо, өстө болцсон байгаа сте. Nice. Nice шинэ жилийн үс биш гэж хин хэлэх юм бэ, те? За би нэг шинэ жилийн арга хэмжээнд маш яралтай очих ёстой. За би тэнд хөтөлгөө хийн. За. Хижээ. Энийг задлаа. Нэг задлаа. За гялс. Хөрхөн болчихоо. Баярлаа. Энэ жоохон харуулах гэж харна. Задгаа юм өмссөн чинь нэгтэйгээ зурлцсан байна.
За. Хэдэн цагаас юм бэ? 8:30-аас юм аа. Уг нь одоо цагид болж байна. Уг нь 8:30-аас л та. Гэтэ амжиж очно. За би өглөөнийхөө явсан будгийг яс ярилцгаад. За будаг арилгачтай хөвөнгөөр яс арилгачвал айгүй амар эд. Өдөржин явсан болохоор нар салхи шороотоос хамаг юм үүдсэн байгаа. Тийм болохоор дахиж ер нь оройныхоо бодолтыг дандаа шинээр хийж явдیں۔ Хөөхөн байна гинэ. Баярлаа. Яг тэ айгүй хурдан л бэлэн болчлаа штэ. Ус бас ингээд овоолчгаар айгүй өвтгөн харагддаг. Тийм багааз. Тэгээ урдаа ингээд хөрхөн шигтгэ мэлтгээд олчгаар тэгэл шинжлэлийн уур амьсгал орчиж байгаа зү. Хөө 2600 голоо байгаа юм биш. Тэгвэл та бас дараагийнхаа шинэ жилд яг ингэж бэлдэж орж үзээрэй. Өөрсдөө сэтгэл ханамжтай байх чинь билүү тий туршаад үзгүй юу. За ингээд бас ингээд цэвэрлэгээр арчиж чинь. За би ер нь жоохон нөгөө эмзэг арьстай болохоор эмзэг арьсныхаа юм юугаар арчиж байгаа. Миний арьс ер нь цэвэрлээл бол айгүй хурд уулаач тий. Тэгээд нэг шинжлэлийн мейкап гэдсэн хүмүүст бас нэгэнтээ гэртээ будахаар болсон юм чинь бас лайв хийчихгээд айгүй санаачилсан. Өвсөө ингээд бас өөрөө юм болгочихсон шүү дээ. За. Буутаарай. Тэгэд одоо цэвэрлэгээний тоникороо ингээд цэвэрлэнэ. За. Ингээд яг ер нь төслөгтөөд байгаа хэсгээ бүр ингээд гүн гүнзгий аваад өгчнөө гэсэн үг. За мессежүүд ирээл шиг байна. Цэвэрлэгч хөвөн хаагур байдаг юм бэ? Энэ үү? Энэ нөгөө цэвэрлэгээний эмчилгээний ер нь жоохон эмзэг арьстай хүмүүст илүү тохиромжтой эмчилгээний арьсны эмч гэж явдیں۔ Хангуй косметиксийн салбарууд орол байгаа. За ингээд тэгээд ийм тонор цэвэрлэгчээрээ цэвэрлэлчлээ. За одоо миний арьс ингээ бэлэн болсон. Би уг нь нөгөө хамарныхаа хар батхыг авъя маяг гэж бодчихсон байхгүй. Одоо тэгтээ амжихаа болчлоо. За одоо миний хамгийн түрүүнд хийх юм болвол би усан эссенцээр одоо төрүүлээд за манайхан хараад аваарай те. Бас дарааллын цэжлээд авчвал усан эссенц бол ерөнхийдөө нөгөө арьсны суур олж өгдөг. Одоо фаундейшны суур олж олдог кремний. Тэгээд илүү нөгөө би эмзэг халмаг мэдрэмтгий арьстай учраас одоо усан эссенц маань миний нүүрэнд юм гарах марахаас сэргийлж илүү таардаг гэсэн үг усан суурьтай болохоор. За тэгээ энийг бол би маш сайн ингээд будалтан дээрээ бол ингээд өччих болдог. За оройноо бол мэдээж тоник лошн машин гэл бас тижэл өгч амраах те чигшүүлэх юмнуудаа бол хийгээд өчнө. За энэ болохоор бас нөгөө гадны одоо нөлөө одоо юу гэдэг те бохирдол агаарын бохирдол бүх юмнаас хамгаалж өгдгөөс гадна бас арьсыг айгүй амрааж чигшэлт өгдөг байхгүй юу? Тэрүүгээр илүү даваа талтай. За ингээд өгчин. За тэгээд бас жоохон гоёлын бодолт учраас би юу яа? Өө дарагч болон юугаар явна. Хаана өөдрөө мац. За энэ болохоор base primer base хоёр нь ерөнхийдөө жоохон ижил үйлчлэгээтэй. За primer base хоёрыг хүмүүс яагаад асуугаад байдаг гэхээр нөгөө ингэтийн за base нь нөгөө ерөнхийдөө энэ хоёр нь ер нь жоохон ойролцоо үйлчлэгээтэй. За одоо би шууд энэ дээрээсээ тавих гэж байна. Тэгээ энэ болохоор илүү одоо юм нөхцөлттэй хэсгүүдийг тэгшилж те одоо арьсны гадаргууг одоо юу гэмдэ нөгөө тэнцүүлж ингэж ижил тэгш хэмд авчиж өгдгөөрөө илүү бас даваа талтай байдаг. Илүү нөгөө primer basic сонирхдаг хүмүүст хандаж хэлэхэд тэгээд нөгөө будсан будалтыг чи айгүй удаан тогтоод тэ тэгээд дээрэс нь бас нөгөө пудер кремний одоо хор уршиг таарахгүй марахгүй эсвэл бохирдол юм бас нүүрний арьс руу орохоос хамгаалж өгдгөөрөө давуу талтай ер нь ийм 3 үйлчлэгээтэй.
ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Бодохгүй байвал хөөх юм аа гинэ. Тий. Би одоо ингэ бодохгүй байвал хүмүүс чинь нөгөө шинэ жилийн хүмүүс чинь үргээ цачаад гараа гүвчин штэ. Бодоггүй дээ миний арьс бас тийм гоё бол арьс биш. За ингээд би праймераараа ингээд тэгшилчж байгаа. За энэ хоёр бол ерөнхийдөө ойролцоо үйлчлэгээтэй ийм хоёр бүтээгдэхүүн гэж явдаг. Тэрийг хараа. Миний арьс ингээд будгаа арилгаагүй юу? Ингээ улаачдаг шууд ийм имзэг. Айгүй имзэг нэмгэн тийм сонио арьстай. Харин тийм ээ тэр яах вэ хоцорлоо. Би бас нэг хүмүүсийг хийж байгааг юмаа яриад явуул гэж бодоод байгаа. За тэгэнгүүтлээ консилер буюу одоо энэ өө дарагч байна. За өө дарагчаараа надад ийм нөгөө батганы сорив айгүй их байгаа. Ингээд энэ тэмдгүү яг сайн харах юм бол за тэрэн дээрээ ингээд дараад өгчнө. Ингээд сорвнууд дээрээ энэ болохоор өг маш сайн дарна. За энэ хэсэг жоох уулааж мулаагаад ишүү. Ер нь айгүй эмзэг арьстай болохоор юм хэрэглэхэд айгүй хэцүү байдаг. Байт юм л та энд минь улаацсан л явчихна. Энийг ингэчээ. За ингээд өөгөөд арчиж байгаа. За тэгэнгүүтлээ парлоныг заавал юу яах хэвээр нөгөө норгочиж хэрэглэх хэрэгтэй. За би энийг ингээд нэг тараачи өөд аргачаа. Одоо нөгөө бор толбнуудаа дарж байгаа гэсэн үг. Бор батганы сорив гэх юм уу толбнуудыг ингэж дараад за би норгочоод ирээ норох хэрэгтэй шүү. За ингэж хоцорлоо гинэ. За ээжгээр та нар бити намайг сандаргаад л та крем яач вэ? За одоо тэгэнгүүтлээ би кремээ шууд 50. За Фравиг бол хүн болгон мэдж байгаа. За маш сайн өө дардаг. Яаж давхарлсан арьсыг харзаалахдаггүй илүү гоё болгохдгоор даваа талтай. За би та нарт одоо энэ арьсныхаа юуг харуулъя. Ялгааг нь тий. За ингээд гол нь нөгөө нэг парлоно заавал яасан байх хэвээр шүү. Норгосон байх хэвээр. Норгоод чиглэг байгцсан кремэг илүү хордоо яад юм байгаа. Гэхдээ 8:30-аас гэсэн юм бол 9 мэс хүргэн нэстэй тий. Тэгээд бүглэрлөө би тооцож байгаа. За ингээд нимкэн тавьсан нэг талаа харуулъя. Ялгарч байна. Энэ юм байна. Энэ юм байна. Ялгарч байна. За одоо ингээд бүтэн будаад. За энэ бол өг маш сайн дардаг. Арьсыг маш гоё толгоор өөгүй харагдуулдаг. Миний арьсанд аюу сайн таардаг хагас мат хэлбэрийн солонгос крем байна. За ингэнгүү тараа нөгөө улаан муланч байхгүй болчихсон. За шинэ жилдээ ингээл өөрөө гоё ял бэлтэл. Гэтэ ийм үе айгүй олон байдаг л да. Замын бүглэрэл ажил амжихгүй үе юм уу. Тэгэл яруу сан руу тавчих үед бол тэгэл өөрийгөө ямар ч гэсэн ер нь ямар ч хэцүү байдлаас аргалаад аваад өөрөө нүур амаа усмүсээ янзлаад гарах тийм юутай байх хэрэгтэй юм шиг л байгаа юм л та. Тэгээ бас шинэ жил нь одоо л эхэлж байгаа бас албан байгууллагууд хүмүүс байгаа шүү дээ тий. Тэр хүмүүсээс хараад хэрэгжүүлээд үзээд яавал тэгэл гоё. Лайв маань зориг биелэн шүү дээ. За тэгээ олон юм ярих яах тий. Хордын яхаа бид. За ингээд нэмгээ нэг түрхцээ одоо харагдаж байна уу? За ийм байна. Маш гоё яагаад. За би одоо хоёр дахь дахиад түрхий тий. Дахиад би давхарлаад тэгээд түрхэхэд ямар ч юм юу байхгүй бүр илүү гоё яаж өгдгөөрөө илүү юм даваа талтай. Олон ер нь аль кремийг нингэн тавьчихсан айгуу гоё эдэн штэ тий. Гэтэ би одоо жоохон тод бодох учраас дахиад яа ингээд зузаалаа тавьжээ. Тэгэнгүүт бас яаж харагдах нь та нарт би ордч үзүүлнэ. Тэгээ ер нь бол юу яг ямар ч будалд ийм суур нь одоо нүүрний тэр суур маш сайн гоё өөгүй байжээч арьс гоё өөгүй толгоор ирүүл харагдчихэж ямар ч будалд айгүй гоё харагддаг. Ер нь аль яах вэ? Шинэ жилийн баяраар яагаад
яаж болохгүй гэж те зүгээр нэг тийм энгийн хөнгөн бодолт хийчих болохгүй гэж. Тэхийн тулд бас арьс нь айгүй гоё явах хэвээр. Арьс гоё явахын тулд мэдээж арьсаа арчилтгаас гадна нөгөө арьсныхаа бүтээгдэхүүнийг сайн сонгож одоо яг энэ миний тавиад байгаа энэ суурийг айгүй сайн тавих хэвээр. Тэгжээж ямар ч бодолт айгүй гоё наалдаж гоё харагданаа гэж хэлмээр байгаа. За энэ бол 21 номерийнх нь яг миний арьсан таардаг ерөнхийдөө жоохон шаргал суурьтай юм крем байгаа. За ингээд би давхарлаад гартаа байсныгаа ингээд би бүгднгийн дуусглаа. За тэгээд ер нь жоохон тод будсан ч тэр ер нь тэнд гой будуулсан ч тэр те өөрөө маш гой будалтыг хийсэн ч тэр суур арцгаар суур одоо муу суур айгу хурдан муу гэсэн чинь муу гинэ. За тэр яах вэ? За ингээд гарантаа дуусгацсан. За ингээд кремиг ер нь бол дандаа юм парлоноор ингэж яг багсаар төрснийхаа араас бас парлоноор явж олно л та. Тэгээ дандаа ингэж товших байдлаар ингэж төрхөл илүү гоё болж өгдөг. За ингээ харуулъя. За суурны юм бас мэдээж жоохон хүзүүрөөгөө оруулж өгнө. Цээ чинь онгорхоо учраас. За ингээ суур болсон. За тэнгуүтлээ хамгийн чухал юм чинь гэрэл сүдрээдэг. За надад ийм тосон гэрэл сүдр байна. За тосон гэрэл сүдрээрээ би одоо явъя. За ингээ багсаар авчи. За энэ болохоор сүдр маань байна. Тосонгоо тавихын тулд эхлээд нөгөө крем пудрийнхаа өмнө тавих хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд за харагдаж байна уу? Би ер нь жоохон юм хацартай, бондгор ийм тийм багаз ийм гэсэн чинь нэрэл. Тэгээд ер нь надад хамгийн хэрэгтэй зүйл бол яалтчгүй юу вэ? Гэрэл сүдрээ тий. Гэрэл сүдэртэй байж тэр одоо ингэсэн. Ингэчихэж байгааз. За тэгээд би нөгөө гэрэл сүдрийн тавилтыг бас өмнө зөндөө олоодаа хэлчихсэн. Хамгийн том одоо овгор ясан дээрээ тавьдаг. Чихээлтэй гинэ. За чихээ ингэчээ. Халтурцсан. Хамгийн том овгор ясан дээрээ тавьдаг. За тэгээ ер нь жоохон юм шанаа томтой болохоор бас шанааныхаа энэ хэсгийг ингэж яаж өгдөг. Гэхдээ шанаагаа ингэж тавихтаа манайхан хүзүүгээ энэ доотлын давхар ирүү мэрүүгээ мартчихдээ шүү. Тэрийг сайн санаарай. За ямар хөөрх юм бэ? Ямар олон лайк зүрх вэ? Би лайк зүрх харах айгу дуртай. Сэтгэл санаа гоё хэлчихдээ. Баярлалаа. За ингээд доотлоо ингээд би уусгачлаа тий харж байна харагдаж байна. Тэгээ ингээ урдаас харангуут түрүүнийхаасаа ийм болсон байгаа ч жоохон иймэрхүү дөө. $3,300 хүн үзэж шít. Би $3,300 хүнд хэрэгцээтэй мэдээлэл түгэж байгаа гэж итгэж байна. Бид нар ч бас шинэ жилдээ гоё орж иж бас айгүй гоё ядж штэ сэтгэл санаа маань ч гэсэн гоё ядаг гоё. Тэр үеийн зураг хөрөг үлдчихэж гоё дурсамжуултан зураг түүх өгүүлж зураг замыг тодорхойлно гэж байгаа штэ. За ингээ ганцаараа лайв хийгээд ганцаараа ярьсаар хагаад та нартайгаа хамтдаа ингэж байсаар хагаад бүр сурчиж тээ. За ингээд одоо энэ чихний дээд өнцгөөс энэ хүртэл ингэж тавих хэрэгтэй байдیں۔ За энийг маш сайн ингэж яах хэрэгтэй. Ер нь бол минийх жоохон тод багцмаа би зүгээр гэж харж байгаа. Ягаад гэвэл дээрэс нь нөгөө нэг юм маань ирнэ. За мэдээж энэ том тухыг дарлгуул хайч үгэж том тухай хэдүүлээ хамт дарцгаая. Монголчууд ер нь бол өргөн шанаа өргөн тухтай улс байдаг. За тэгээ энэ болохоор ингээд тосон сүдэр болохоор бас илүү natural тал руугаа айгуу гой цэвэрхэн харагддیں۔ Голны энийг маш сайн уусгах хэрэгтэй. Баярлаа манайхаа баярлаа гоё шүү. За харж байна те. Одоо ингээд
Миний нүүр ерөнхийдөө ингээд нэг жоохон жижигэрч ингэж ирж байна. Хоцорлоо гинэ одоо. Харин ч бас бөглөөнд цаг 30 минута өнгөрүүлэхээс хугацаагаа ингэж айгүй хурдан ашиглаж байгаа байхгүй юу би. Хин ч ингэж ийм хурдан галтуурдаж миний үсийг ингэж янзалж өгч чадахгүй. Их гоё крэм байлээ таалагдсан гинэ харин тийм гоё байгаас тээ. Та нар бити хоцорлоо гэдэг та. Айгүй хурдан. Бүр ингэж хахаар сандраад хамаг хүс гараад байна. За зүгээр амжин би. Зүгээр надад итэг тайван бай хаа. Үсээ будаад хайчлаа гинэ тэгсэн үү? Үгүй эн чинь нөгөө үснийхаа юугаар оруулж байгаа байхгүй юу? Голоор нь оруулж байгаа байхгүй манайхан. Найзуудаа. Үснийхаа яг энэ дундуур. За ингэнгүүт юм жижигхэн гэрэл сүдэр бол нүүр будалтын хамгийн чухал юм гэж байгаа шүү дээ. За ер нь бол ингээд энэ хэсгээрээ тод тавих хэрэгтэй. Ер нь жоох ингээ их тавигдсан юм шиг ингээ санагдчихж байгаа. Гэхдээ зүгээр би тэрийг бол аргалчихна. За ингээд гэрлэлээд сүдрээ тавьчлаа. Одоо дахиад энэ байна. Энэ болохоор ерөнхийдөө бол өө дарагч крем. Энийг яг нөгөө юундаа бол хэрэгэлдэг юм бэ? Крем болгож хэрэгэлдэг. Гэхдээ одоо ингээ гэрэл хараа. Гэрэл болгоо тавьчингот миний нөгөө нэг сүдэр маань засагдж ирж байгаа. За цагаарч байна. Цайж эхэлж байна. За ингээд гэрлээ өгчөж байгаа. За эндээ тавьдгийн. За тэгээ мэдээч энэ дух хэсгээрээ хамарныхаа голоор за би ямар ч байсан айгүй богино хугацаанд л үсээ янзлж нүрээ будж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа. Дээрэс нь бас та нарт мэдээлэл хүргэнгээ бас мэддэг юмнасаа хуваалцсангаа мэдгүй хүмүүс нь тий мэдээд авчвал. За ингээд гэрлээ тавьчихж байгаа. Энэ нь болохоор нөгөө цагаан гэсэн үг. Нөгөөх нь болохоор хамгийн борн гэсэн үг. За тэгээ дараа нь би яг бас нөгөө комментууд уншиж чадахгүй байгаа. Ганц нэгээр уншаа яваад байгаа болохоор дараа нь та хэдий комментуудыг тогтоо уншихаараа гоё хариулсан, гоё дараа нь хэрэгцээтэй болох тийм юмнуудыг хүргэнэ. Заавал тэднэрт хариулт өгнө. За ингээд нэг иймэрхүү юм болчихж байгааз. Юутай ч адилах юм дээ. За тэгэнгүүтлээ эннийхаа дээрээс одоо юугаа явна? Пудрээ явна. За пудр. За пудрын багс гэж юм хамгийн том багс байдаг шүү. Тийм багс. За тэгээд пудрээ ингээ авчаараа ер нь бол цахаасаа ингээд явуучвал айгүй зүгээрээ тий. За лайк зүрхнүүд гоё шүү. Яста гоё би яста урамтай. Ханьда нүрээ будж чинь. За ингээд уусгаад ирэхээр энэ жоохон ингээд гялтгарууд нь мат болж байгаа. Хэрвээ анзаарч байгаа бол за тэнгүүтлээ нөгөө нэг гэрэл сүдэр маань бүр илүү natural болж ирж байгаа гэдгийг та нар харж байгаах. Харж байна. За нөгөө гялаагаадсан гот нь мат болсон тий. Би ер нь жоох юм уулцсан юм шүү дээ. Миний энэ хэсэг айгүй сонирм бэл шүү дээ нараа. Энэ нараа айгүй сонирм байгааз. Би энийг саяхан мэдсэн. Энэ нараа. Амар сонирм байгаас тий. Үтяг тэр хэсгийнх нь үсний хайцсан мэдгүй. За ингээд хөнгөө ингээд югаараа ингээд тавшаад жоохон хуурай болгочихж байгаа. Мат болгочихж байгаа гэсэн үг. За мэдээч хүзүүгээрээ ингэчээж энэ хоёр маань нийтлэн харагдана. За ингээд гэрэл сүдэр маань харагдчихна уу? Харагдчих шүү дээ. Яалтчгүй. Маргаангүй харагдчих. За одоо тэгээ ер нь аль бид нар ингэдэж штэ нэг юм чухал үедээ ингээд шин юмнуудыг айгүй туршдаг. Миний хувьд суурин дээрээ бол битээ тэгэж ягаарай гэж хэлмээр байна. Бас нөгөө чухал үедээ шин юм туршиж гоё болох гэж байгаад муухай олж исэн тохиолдол айгүй их байгаа учраас та нар сануулж байгаа. За одоо хамгийн түрүүнд хийх ёстой юм бол мэдээж хөмсөг бодолттой. За би хөмсгөө хөмсгний харандаагаар за ер нь бол маш олон юмар боддог л та. Гэхдээ өнөөдөр би хөмсгний харандаагаар бодно. За ингээд эхлээд хүрээлчээ. За манайхан хараарай.
За ингээ хойноос нь харагдаж байна. Хүрээлэн урагшаага жоохон оруулж өгөөд яг эхлээд хэлбэрээ гаргах хэрэгтэй хэдүүлээ. За хөмсгөн дээр яаруул өстэй хөмсг батар болол гараа явна шүү. Зүгээр угаасаа амжин би. За ингэнгүүтлээ урагшаага хөнкөө ингээд явуулчихна. За хөмсгний юу иймэрхүү боллоо. За уртлын хэсгийг ингээд хүстэй нуусгаад. За ингээд зөвхөн хүрээлжлээ те. За нөгөө талаа. Харагч нь ялгаа. Супер. За. Хэдүүлээ ч юм бас урган гоёлын бодолд хийх гээд байгаа шүү те. Урдуураа ингэж хөнкөө ингээд явуулна. За хоошоогоо олж жоохон татаж болно. Гэт. За гол нь яг хэлбэрээ гаргачих нь л айгуу чухал. Харж байна тий. За урагшаага аль болох хөнкөө. Ерөөсөө үл мэдэх хөнкөө дараал. За тэнгуүтлээ уртлын хэсгээ ингээ уусгач. За ингээ уусгачих байгаа байхгүй. Доторхын нийтүүлээ ерөөсө будсангүй штэ тий. Саяныхаар бол сайн харсан болол бүр ингээ дагдлуулах юм аа хөөрхий юм бэ та нар яасан. За ингэсэн. За тэнгуүтлээ ингээд ер нь бол бас хөмсгний хэлбэр айгуу гоё байвал зүгээр. Тэгээ хөмсгний юм сормосных шиг юм багс байдаг. Минийх болохоор иймэрхүү юм ямар ч юмдээ юм усан бордоо өнгөтэй. За би та хэдэд ялгааг нь харуулъя. За энийг болохоор яг юм шугамын дагуу хүснийхаа яг ургалтын дагуу ингээд брашаараа авчна гэсэн үг. Хөнкөө. Тэнгүүт айгүй юм natural өнгө гарч иртээ. Гэхдээ ер нь тод бодохтой голомш тий. За ялгаа нь харагдаж байна. Харагдаж байна манайхаа. Хүсээ хараач пудр болчихсон юм шүү дээ. Зүгээрээ энийг арчи авчих шүү дээ. Дараа нь. За, тийм болж байгааз амар юм хөнгөн байгааз энэ нь илүү гоё natural байгааз халаасаар л. За, суур тавхад угаасаа нэг иймэрхүү өгсөн хүний сүүдэр шиг сүнс шиг нэг иймэрхүү болчихдөг юм л да. Угаасаа манай эмэгтэйчүүд бол мэдж байгаа. За, ингээд яг өснийхаа ширхгийн дагуу гээд брашаараа явуулчихна гэсэн үг. За инхээр илүү гоё natural гоё яригж байгааз манайхаа. За одоохондоо нөгөө нүдэ будааг байгаа учраас айгүй юм юу харагдана. Ийм тод юм шиг харагдана. Гэхдээ зүгээр санаа зовлтгүй. За одоо хэдүүлээ нүдэ будна. За нүдэндээ бол эхлээд ийм усан боронгоор явал айгүй гоё яадаг. За ийм усан боронгоор хэдүүлээ яг ингээ нийлэн хідэн зүгээр ингээл ботчихно. Хөнкөн ингээд эргэн тойрноо цэвэрлээд усан бараараа ийм энэ нь болохоор нөгөө юу ээж болохгүй шүү за. Юу лээ? Сата мата байж болохгүй. Яг доор нь тавихын өнгө нь. Тэнгүүт ингээ ялгарч байгаа сте. Жохон өнгө тоон ороод ирж байгааз. Юу хитвэ мэдвэ гэдэг юм бэ? Би юм хом зараагүй шүү. Би та хэдийн юг комментуудыг дараа нь гой тогтоо уншаад явуулнаа. Хариу ичнэ. Хөмсгнийх нь нэг нь тод байна. Би одоо яг ижлэхэн болгоцсон байгаа. Эндээс гэрэл өгж байгаа болохоор тэгж байгаа.
Яг ижлэгээ будсан байгаа шүү. Айгу өөрийгөө өмөрсөн бас. Би ижилхэн будсан байна гэд. За тэгээд нэг доотлынхаа яг энэ уутанцар гэдэг нүдний уутанцар одоо яг энэ доотлын цохоо бас давхар ингэж будах хэрэгтэй. За ингэнгүүт нэг өнгө тоон ирж байгаа. За тэгэнгүүтлээ арай жоохон иймэрхүү тод арай жоохон одоо нэг юм өнгөний холцтойгоор би ингэж явъя л да. Саяны бороос л арай жоохон тод гэсэн үг шүү дээ. За ингээд төгсгөл хэсгээр нь би ингээд нэг жоохон ингээд нэг урагшаага уусгсан маягтай ингээд явчих. Тэнгүү жоохон өнгө ирж байгааз. За. Нүдний будалтыг бол өөрөө ол тэгэл л та. Галтур нийлэх штэ. За ингээд нэг өнгө ороод ирж байгааз ингээ хоёр дахь өнгөө явлаа. За энүүгээрээ мартаагүй дээрээ яг доотлынхаа цохыг явчихна. Айгу урам өгч байна. Баярлалаа. Зүгээрээ л гэдэг. За тэгэнгүүтлээ ингээ. Жохон бараан борыг хотлон. За энэ болохоор бас нэг юм бор өнгө байна. Арай жоохон бараа юм байна. За энэ борыг болохоор бас хойдолтно жоохон дэвсээд өгч. Хойдолтно ер нь бол нүүрний одоо энэ нүдний будагт олон өнгө ингэж хайлтаж уусч орхицмал гоё юм шиг санагтаад байдаг ш надаа. Ингээ хойноос нь зүгээр нэг тийм тод ч юм шиг бүдэг ч юм шиг нэг тийм будалт хийх гээд байгаа. Хитрхи амар дараасан биш. Гэхдээ гоё хүлээ авалтанд зориулсан. Ийм. За тэнгуүтлээ энүүгээрээ дахиад энэ төгсгөл хэсгээ ингээд давхарлаад явчихна. Айгүй нэг амархан болоод хурдан бодох арга шүү. За тэгээд одоо энэ крем хэлээд өгөөч. Фравиг крем баг шүү. За бити голоор нь орж ирж самруулаарай манайхаа. Яг гол юм мартын шүү. За ингээд энэ юм жоохон юм бараан бараага. За энийг яг хойд хэсэгт нь ингээд тавиад өгчээ. За тэнгуүтлээ арай. Салаад унчлаа шүү дээ. Яарч чадчих. За тэнгуүтлээ энийг ингэж хойд хэсэгт нь ингэж тавьж агаад тэгээд одоо уусгаад өгчин. За мартаагүй дээрээ бас мэдээж доотлынхаа зөвхийг яг ижлэхэн дээрээ ямар өнгөнүүдээр оруулсан тэрүүгээрээ доотлынхаа зөвхийг заавал бодох хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол 3-1 мөгийг ингэж жоохон тал ингэ ботчихдээ. За одоо энийг уусгана. Усаалах шиг тийм үү? За ингэчихэж байгаа байхгүй юу? Бид ерөнхийдөө нүдний будалт маань жоохон яагаад ирж байгаа. За тэнгууд дахиад бараан борыг яг уг хэсэгт нь ингэж тавина. Уг хэсгээсээ тодруулна гэсэн үг. За тэгчээд энийгээ дахиад жоохон уусгана. За ингээд ирэхээр жоохон тодорч ирж байгааз. За түүнийхээ борнуудыг жоохон дээгүүрээ халиад усгач. Ер нь бол тэгээ нүдний будалтын гол юм уусгалт байдаг л да. За ингээд энэ болохоор яг нөө юу хэсгээрээ жоох ингээд усгаж өгч байгаа. Тэгээ юу гэмдээ энэ нүдний энэ яс
Хүнхэр юм. Яс. За. Олон юм төрөхгүй харин айгүй баг юмар айгүй хурдан болох гэдэг юм баггүй. За ингээд нэг иймэрхүү болчихж байгаа нүдний бодол маань. За тэгвэл урдуураа жоохон шар сорим өгмөр байгаа байхгүй. За энэ болохоор цагаан өнгө юм байгаа. Гэтэ энийг жоохон би ингэж норгож явуулах хэрэгтэй. Энэ дээр саа тавихын тулд ингээд норгоод урд хэсгээрээ ингээд жоохон саатай яваараа өвчин. Гэт гэртээ бодоод. За тэнгүүтлээ. За энэ хоёр сааны энэ арай бараа. Юм шаргал саа. За ингэнгүүтийн саага урд хэсгээрээ яагаад тэр хэдүүлээ жоохон юм бороор бутцсан болохоор би урд хэсгээрээ саага тавьж байгаа шүү. Яг энэ нүднийхаа ингэж жоохон юм шаргалсаа ирж байгаа. Тэгээд доотлон жоохон нөгөө чиглэг өжөөд цаа маань бас хураасаа айгүй хэцүү төрөхөд гэхдээ ингүүл айгүй гоё тавигдчихж байгаа. За тэгээ урдуур бас жоохон харуулаад өгнө. Ингээд ирэнгүүт нөгөө шинэ жилийн уур амьсгал орчиж байгаа сте. Нөгөө нэг мяа бодолтон дээр чинь. За тэнгүүтлээ урдлынхаа доогоор бас давхар явах хэвээр. За ийм болоод ирж байна. Баярлаа. Энэ манайханд айгүй таалагдж байгаа алхтай бололтой миний энэ яруу санд руу будж байгаа. Галтайлгаж будж байгаа. Гэтэл нэг юг ол аргалчиж байгаа хөөх тий. За гэрэлт болохоор юм болж байна. За тэгээд ингээ харангууд миний нүдний артал маань ингээд сата олгочлаа тий. Артал маань жоохон юу харагдаад их юм. Сул харагдаад тийм. За тэгээд ийм бодлон дээр бас нэг хамгийн гоё чухал гоё өгдөг юм маань болохоор за би эхлээд нүдэд босгоё тий. Хар өнгийн сүр заавал хэрэгтэй. Хар өнгийн бодолт хэрэгтэй байхгүй. За тэнгүүт яг энэ жоохон дутуудад жирж байгаа жоохон юм сулч юм шиг тэгж харагдаж байна та хэдэд. Тэнгүүт хар өнгө хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Яг арталт нь жоохон хараар ингээд тодруулч нөгөө олон борууд дундаа. Тэгэхгүй бол нөгөө нэг саа тавиад ирсэн чинь будалт маань айгүй жоохон жул болоод ирчлээ гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ мэдээж доотлоо дахиад хараараа ингээ хөнхөн яваад. За дээдлийн нөгөө нэг борнууд бол айгүй гоё л байна л да. За. Энэ намайг бүтэхгүй юм. Бүтнээ атаха. Яг энэ нүдний чи юг. Бас одоо л магадгүй би бүглэнд л явж байгаа. За очиод үсээ янзлуулах га байж ч магадгүй. Бас айгүй хурдан харгалж байгаа байхгүй. За юу. Хамраа буднаа манайхан байж чадах. Эхлээд нүдэд тусгах. Яг нэг юм бүтэн тусгах. За ингээд жоохон харанг ороод ирсэн чинь
Дотроо арай гоё болчих жоос тээ. Тэр харж байна уу? Тэр ухаа. За ямар ч үсэн ингэчлээ. За тэгэнгүүтлээ одоо хэдүүлээ хамраа бүтээ. За хамраа ийм усан юугаар усан бороор. За яа. Ингээд юуныхаа үзүүр хүртэл өсгөнийхөө уртлаас эхлээд яг чигээрээ шулаад татах хэрэгтэй. За ингээд доогоор басж байгаа. Хардлаа. Манайхан яагаад амар энийгээд байна. Гэтэ айгүй итгэвтэй намайг бүтлгүүтж байгаа намайг үзэж байгаа. Баярлалаа. Ерөөсөө айгүй итгэвтэй байна. Энэ одоо бүтгэхгүй ингэж бодно гэж юу байсан гэж бол гарахгүй байна. За. Ингээл яалтчгүй шинэ жилийн бодолт те. За ингээ хамраа будчихж байгаа. За тэнгүүтлээ мэдээж ингээд гацар сүдэр мөдөр гэрэл мэл хам юм байна. За тэнгүүт сармусаа боднаа. Энэ сармусны ядаг. Ингээд доод сармусаа бодно. Би ер нь нөгөө дээдлийнхаа сармусыг нэх боддгүй. Харагдаж байна. Ингээд доотлихаа сармусыг заавал бодох хэрэгтэй. Ямар амар юу харагдсан бэ тий? Инхээр. За. Сармусаа бодсон. За манайха энэ хоёр сармусыг алийг авах уу? Алийг авах уу? За, гяс хэлрээ. Би сонгож чадахгүй байгаа. Тэмний ус харин гэрэн болцсон. Одоо энийг янзлна. Энэ хэсэг нь болж яхаа угаасаа юм баггүй. Энэ хэсэг нь л. За, алийг сонгох уу? Тэгээ сонгочоод одоо контра тавина. Тэгээд дөрөнгөт бүр ургаал ирнэ. За, манайха ангилзаарай. Яагаад хүмүүс дандаа нүдэ бодохоор амаа ангаад юм бол энэ харин мэдгүй. Ингэсэн чи айгүй санаа харагдсан. Харин тийм ээ өөрсдөө үсээ янзлаад будгууд нь байгаад ингээд бүгдээрээ өөрсдөө гой будчихдаг болвол салуу энэ төр орж морох шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол шал тийм ээ нэг өөрсдөө л ухраасан дээр олон юмд орол тэгэл би тэдэд өөрсдөд байгаа юм чи. Заавал хүнд дахиж ингэж бодуулахгүйгээр те бас. За. Гэт ихлэ тавиад үзнэ. За энэ бол бүр супер харагдсан. За би цавгаа аваад ирээ. Цавгаа ялла. За энэ бол бар биш үнэн тасархал харагдах юм. Цавгүй байна гэдэг. Цавгүй бол тэгэл сормосгүй шүү дээ. Энэ албаар юм том сормос нааж байгаа. Шинэ жил юм чи. Шууд ургач штт. Энд айгуу гой суулгацсан юм шиг амар супер сормос л та.
Миний хэрэгэлдэг сормоснууд. Жохон юм natural ч гэжтэй амар гоё юм. Суулгацсан юм шиг харагддаг. Тийм баг. Цагид болж байна. Хүүе. Яна. Би ч та. Ой, за цаг ста бодоолж байгаа юм байна. За гэлцэхгүй бол за ста болохгүй мэн. Миний ер нь аливаа нэг юмд яриа айгу ашраад идэх нь буруу агаад байгаа юм л да. За явж гараа. За гэж ардч наахгүй. За. Одоо би за ингээл энэ дундаас юм хайр шүү дээ. Хайж явах юм гэж. За хамгийн хурдан учраас бирэн контр. Би бол контра ингээл тавьчихсан. Жохо урт дэшегээ. Тэнгөтлөө эндээсээ. Хатлын жохо. Энэ нөгөө нэг утсандаа гарч байгаа болохоор өстө үнэн ирээдүг байна. За эндээ харъя. Тэр одоо бүр яаж байгаа юм бэ? За одоо зүгээр болчих дарагдаад. Бүтэн урагшаага. Ингээд ирчих чинь харж байна. Ингээд жоохон урагшаа сэтэрхий юм шиг бодож үзнэ. Тэгэхээр нүд гой том харагддаг хгүй. Жоохон урагшаа сэтлээд за сэтэрсэн үү? Жаахан сандарч байгаа болохоор галтарчуулах гэдэг. Гэл гिचил та. Гिचи. За. Ямар байна? Энэ нь арай жоохон тат байна уу? Зүгээр бастай. Ингээ авчтэй. За энийг жоохон урагшаа ингээ сэтэлж байгаа юм шиг болгоод энэ контраар нэрийнхэн болохоор болно. Гоёлдог гэхгүй юу? Хөрх юм бэ. Маань жоохон холдоод идэг. Утас маань жоохон хэцүү байдаг ингэж үлээ. За, ийм боллоо штэ жоохон. Урагшаага сэтлээд тэнгүүд айгүй том болж байгаа. Гэж ирж байгаа. Энтлийн дээдл ёо. Жоохон
Оо. За за. Дэлхийн дээдлэг түлхэл ингээл оруулж. Ингээд тэнд муухай алхаагүй ч би. За ингэж байгаа төгсгөл хэсгийн жоох ингэ татаад. Оо. Хараа яг сонирхоор ингэж байгаа юм. Жоох. Ингээд татчихж байгаа. Ингээд. За ийм болж байна. Тэгсэн чинь энэлийн энэ урдталт муу болж байгаа байхгүй юу? Яг уу энийг за ингээ харуул гайгүй ч юм уу? Тэр хэсэг маань жоохон юу бичиж. Ярахаараа юм гэж байгаа байхгүй. Жоохон би гэсэн. За. Одоо яач надад зүгээр шүү. За одоо зүгээр. За уруулаа бүлээ. За надад нэг ийм уруулын будаг байна л да. Ийм уруулын будаг оо. Эсвэл ийм бараан уруулын будаг оо. Улаа өрнөө ягаана уу? За энэ бодлон дээр алан зүгээр манайхан гэлцээрэй. Гэлцээрэй. Ярс үед ийм юм болт шүү харин сая тэгчлээ тэгтээ гайгүй аргалчлаа шүү. Гэл. Алин зүгээр ээ. За манайхан ангиас алин зүгээр вэ? За биччих хооронд нь. За яг энэ нэг нь улаан өрн нэг нь ийм ягаан өнгө баг шүү. За биччих хооронд нь яасан гэж. Энэ юм саа юм гэрэлтүүлдэг. Яг өдөр тутамдаа хэрэглэхэд бас бүр гоё. За ямар нэ бити инээхээ дээ. Би гоё алдсан л байгаас дээ. Энэ жоохон урдлын нух маань л жоохон асуудалтай боллоо. Тэгтээ айгүй нэг харагдахгүй. За алуур нь бутгоо. Лавр нэр нь бодож үзье л да. Ой, нэр гай. Багамшаа. Лайк зүрхэлтэй энийгээд ах юм аа. Өөдгөө юм бэ. Та нарын эможиг харсан чи би өөрөө инээмэр санагдчихлаа. Өнгөлөгч тавьж байна. Яг энэ бондоож байгаа хэсэг дээр тавьчих юм бэ. Энийгэд
Ингэнгүүч шууд гэрэлтэй харагдчихсан. Яган дээр нэ өвтгөө төрүүлэхгүй. За юм болчихлоо шүү дээ. Би ингээл өөрийгөө янзлал. За тэгвэл ингэж юм. Яганаараа бодчих л та. Асуудал биш юм чинь. Маань ингээд арилдахгүй байхгүй юу? Тэгээ би анханасаа та нарт асуусан байхгүй юу? За зүрхнүүд аль таалагдчих шүү. Зүрх гоё шүү манайха. За ийм ягаан байгаа. Энэ жоохон нөгөө дараахан харагдуулж магадгүй те нэрээ. Жоохон хүрээг нь гаргаж. За ингээ манайхан басан. За миний бодолд ямар гэсэн байна? Таалагдж байна. За тэгээд ямар ч гэсэн маш богино хугацаанд будаад үсээ янзлаад гарна гэсэн бодолтойсэн. Тэгээ шинэ жилийн будалд шинэ жилийн үс биш гэж хэн ч хэлэхгүй. Тийм боллоо. Тэгээд та нартай бас хамтдаа видео бичлэг хүргэж бас санаа авч ингэж бас гэрээрээ бодчих болох юм байх шүү гэдэг санааг бас та нартай өгөнгөө өөрөө бас будаад гарлаа. За одоо би маш их ярьж байгаа учраас одоо явахгүй бол болохгүй нэ. Гэтэ айгүй ойрхон байгаа болохоор гайгүй би хуцаа өмсөж шууд эндээс гарна. Тэгээд маш их баярлалаа. Өнөөдөр надтай хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа видео бичлэгүүдийг бас та нартай зориулж үргэлж хүргэж явах болно гэдгийг хэлмээр байна. За ингээд 4300 надтай хамт байсан байна. Тэгээд бүх лайк явуулж байгаа, зүрх явуулж байгаа бүх сайн сайхан юм хүсдэг боддог хүмүүстээ бүгдэнд баярлалаа. Тэгээд удахгүй болох гэж байгаа шинэ жилийн мэндийг хүргэе. Баяр та манайхаа. Хамт бичлэгийг маань үзэж, хамтдаа бүтлгүүтэж, хамтдаа байсан та нартай баярлалаа. Зураг аваад явуулнаа. За баяр та манайхаа, баяр таа.